Тэг яг зүгээр агаарын бохирдол гэхээр бүгдээрээ зөвхөн энэ шахмал түвшнээс гарч байна уу? Эсвэл өөр бас их үүсвэрүүд байна уу? Өвлийн агаарын одоо эргэлт нь зуныхтай харьцуулбал ямар байдгийг ингээд нэлээд тийм шинжлэх ухаанч байдлаас л хандаасаа л гэж үзэж байгаа. Тэгээ тэрний юу одоо энэ 32,000 зуух тараах гэж байна. Нийслэл Улаанбаатар засаг дарганы газар тий 32,000 зуух тараа шаардлагагүй зуухуудыг солиё гэж байна л да. Энэ хэр үр дүнтэй ажиллаж та харж байна. би яг хувийн хувьд бол үр дүнтэй байх гэж харж байгаа. Яагаад гэх юм бол угаарын хизээ үсэх гэхээр шахмал түвшийг дутуу шатах үед тэгэхээр үсэж явах хэрэгтэй. Тэгэхээр яг сайн шатаадаг зуух байх хэрэгтэй. Тэгж бол үзэж байгаа. Тэгээ манай айл өрхөд яг зуухаа өнөөдөр шууд мөнгө гаргаад солих боломжгүй байгаа тохиолдолд одоо даруй авах арга хэмжээнүүдийн нэг байх магадaltaй юм аа. Өмнө нь зуух тараагаад үр дүнд хүрсэнгүй шүү дээ төдийлөн бас тийм ээ зуух. Тий, зуухыг за одон тоёо сайд яг өмнөх байгаль орчны байнгын орон дээр ярьсан юм аа. Нэг Баянгол дүүргийн нэг хороог тэр чигт нь шин зуух тавьж агаад тэгээ туршилт хийж үтсэн туршлагууд ярихдаа уул нь бол шин зуухууд бол нэлээд үр нөлөөтэй байсан гэж ярьсан. Тэгээ бас нэг зүйлийг харж үзэх ёстой нь магадгүй өмнө нь тараагдсан байсан зуухуудын ажиллах хугацаа нь дууссан байх магадaltaй л гэж би бол харж байгаа.